Нэг богинохон лайв хийгээд бас орчихгээд лайв эхлүүлж байгаа. Тэгэд ер нь бол ойрын хугацаанд ингээд тасралтгүй бас лайвд хий гэж хүм бодолтой төлөвлөгөө байна. Шалтгаан бол олон байгаа л да. Тэгэд улс орхиндоо хайргүй хүн, эх орноо хайрладгүй хүн гэж энэ Монголд бол ховролтой энгийн иргэдээ. Ер нь бол Монгол улсынхаа эсрэг ажиллах гэдэг зүйлүүд байна. Тухайлбал одоо 100 жилийн өмнө бол бас гадаадын тодорхой хэлбэл Оросын холбооны улс, Зөвлөлт холбоот улсын Коминтерны шууд нөлөөнд ингээд амнаас эрүүл мэнд одоо эд хөрөнгөөрөө барьцаалагдсан хүмүүс бол Монгол улсыг хорлож исэн гашуун түүх байдаг. Тэгээ энэ түүхээ улбаагаас болж Монгол улсын сүүлийн өнгөрсөн 100 жилийн түүхийг маань балдруулж шийдсэн байдаг. Тэгэхээр одоо бас яг энэ нөхцөл байдал дээр энэ хүмүүс бол байгаа. Тэгэд энэ хүмүүсийн хар гай нөлөөгөөр болоод Монгол улс бүхэлдээ бол худал хуурмгийн далаад живж ийн л да. Тэгээд ер нь бол нэг зүйлийг бид нар сайн ойлгох хэрэгтэй байгаа. Энэ улс төр бол шинжлэх ухаан. Энэ нийгэм бол шинжлэх ухаан. Энэ бол нийгмийн шинжлэх ухаан дээр энэ улс төрийг бий болгодог. Одоо Монгол улс яг өнөөдрийн улс төрийн шинжлэх ухааны орчинд бол байгаа байдал нь бол бид нар бол хамгийн багадаа бол 300 орчим жил. За зарим нийгмийн тогтолцоо энэ нийгмийн системийн хувьд бол бид нар 150 гаруй жилийн хоцрогдолтой явж байна. Бид нар аж үйлдвэрлэлээс бол хасар хол хоцорсон шүү дээ. Аж үйлдвэрлэлийн 100 дууссан. Одоо технологийн 100 эхэлсэн байна. Тэгтэл бид нар ийм хоцрогдолтой явж байгаа юм аа. Тэгээ энийг өнөөдөр шинжлэх ухааны түвшинд юм уу онлын хувьд бид нар ойлгохгүй аваас маргаашнаас ингээд дахиад хуурцсан хэврэл байна. Энэ хуурдахгүй байх суурь нь бол иргэд нь энэ улс төр нийгмийг ховоор биш, хоорондоо ярьдаг буу яриа, дис сул яриагаар биш, онлын түвшинд ойлгодог, хичээдэг, тэрийг үзэл баримтал талаас нь ингээд сонсдог, мэддэг болоод гэх юм бол ийм суурьтай иргэдийг харин улс төрчд хуурч чадах явждаг. Тийм. Одоо энэ улс төрч чинь юу дуртайгаа ярьдаг, хийдэг болоод байгаа чинь энэ улс орноо хорлож байгаа хамгийн том алхам нь болчихдаг юм л да. Тэгэд энийг яг үндэ бол Монгол улсын иргэдийн ухрам өчт бол одоо яг энэ улс төрийг зүгээр л энгийн өдөр тутмын яриа шиг өдөр тутмын амьдралынхаа хар практикаар ойлгодгоос үүдэлтэй байгаад байгаа. Ерөнхийдөө бол бид нар энэ улс төр нийгэм эдийн засаг гэдэг зүйлүүдийг онлын түвшинд ойлгохгүй болохгүй. Тэ? Өнөөдөр эмч, ангаахын шинжлэх ухаан хэн дуртай нь хийж болохгүй. Багш, шинжлэх ухаан хэн дуртай нь хийхгүй. Мөрдөн байцаг, цагдаагийн мэрэгжил энийг хэн дуртай нь хийхгүй. Инженер, тэр барилгын инженер, уул уурхай инженер, тэр химийн инженер, технологийн инженерүүд энэ нь мэрэгжил. Тэг цаашлаа мэрэгчдэг. Энийг хэн дуртай нь хийж болдоггүй, хэн дуртай нь юу дуртайгаа ярьж болдоггүй. Тийм зүйл байдаггүй. Тэгэхээр яг энтэй ажиллах нь улс төрийг бол шинжлэх ухааны түвшинд бол ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энэ зүйлийг ойлгуулах нь бол ерөнхийдөө бол альва улсын засгийн газрын шууд хариуцах ажлынх нь нэг нь мөн л дөө. Яг энэ дээр нэг жишээ аваад хэлэх юм бол 1947 онд одоо дэлхийн 2 дугаар дайны дараа бүгд найрамдах Герман улс, холбооны бүгд найрамдах Герман улс гэж байгаа. Одоо баруун Герман. Тэнд одоо алдсан алдаагаа засч чадахгүй яваадсэн л да тий. Дахиад нөгөө одоо Америк, Англи тэр ялсан улсуудын бас нөлөөгөөр бас тэнд шинэ дэг журам бий болоод шинэ нийгмийн тогтолцоог бүрдүүлж хийжсэн л да. Өмнө нь бол одоо германуудын алдсан алдаа тийм шүү дээ. Тэд нар чинь нөгөө сэтгэл хөдлөлөөр тэр ямар ч улс хуургүйгээр шинжлэх ухаанч бишээр асуудалд хандснаас болж гитлерийг бий болгосон байхгүй. Тэгээ гитлер бий болсныхын төлөө хүн төрөлхтний өмнө 40-50 сая хүний хядлага өртүүлсэн герман үндэстнээ бараг дуусгачих шахсан. Ийм том аюулт байсан. Дараа нь энэ дайнаас хойш Германы ард түмэн энэ асуудлыг ер нь бол яаж шийдэх ёстой бэ гэдгийг ойлгохдоо одоо бид нар Конрад Аденауэр гэдэг одоо маш сайн мэдэн шүү дээ холбооны бүгд найрамдах Герман улсын тэр дайны цүүрлийн дараа буцааж эрхчлөө арчилсан тогтолцоог бий болгож иргэний нийгмийг байгуулж хамгийн гол нь иргэний нийгэм гэдэг чинь хүндээ үйлчлдэг нийгмийг хэлээд байгаа юм баггүй. Хүнийхэн эсрэг дайсгандаггүй, хүнийгээ чадахгүй мэдэхгүй байдлаар ингэж авч явдаг тийм нийгэм биш. Хүндээ дандаа боломжийг олгодог нийгмийн тухай ойлголттой. Тэгэд энэ нийгмийг бий болгосон Конрад Аденауэрийн гэдэг ерөнхий сайдын хийсэн хамгийн том амжилттай хийсэн ажил нь болохоор тухайн Герман улсын дотоодын бүтээгдэхүүний 2%,
тэрэнд дүүцэх хэмжээний хөрөнгийг улсынхаа төсөв суулгаж гисэн. Энэ нь болохоор ямар төсөв байсан гэхлээр иргэний боловсролын төсөв байсан байхгүй. Иргэн бол боловсрох ёстой юм байна. Энэ нийгмийг ойлгох ёстой юм байна. Энэ нийгмийн суурь ойлголтыг авахгүй бол бид нар дахиад фашист Германыг үйлдвэрлэх магадaltaй байна. Бид нар дахиад энэ хүн төрөлхтний эсрэг дайсагнах магадaltaй байна гэдгийг Конрад Аденауэр гэдэг хүн харсан байдаг. Тэр цагаас хойш Герман улсад одоо хүртэл тэр иргэний боловсролын систем бол яг улсын төсөвтөнд суугаад одоо хүртэл хэрэгжээд ажиллаж явдаг бол та. Тэгээд энэ яг энэс одоо үүдэлтэйгээр одоо холбооны бүгд найрамдах Герман улс гэдэг одоо улсад одоо бүх дэлхийн улсуудтай харьцуулах юм бол яг одоогийн байдлаар иргэний боловсролын төлөвшсөн иргэдийн маас нь дийлэнхийг бүрдүүлж нөгөө одоо бидний яриад байдаг харанхуй бүдүүлэг улны ч гэдэг юм уу те нөгөө хуурддаг ард түмэн нь бол багассан байхгүй. Ер нь бол 3%-аас бид дээшээ гарах юм бол аюул гэж үздэг. Европт бол ер нь 7% л очиж исэн түүхүүд байна. Одоо 6%-аас дээшээ гарахгүй гэдэг бас иргэний суурь боловсролын тогтолцоо яваад байгаа. Америкийн нэгдсэн улсад бол нэлээд өндөр болцсон байдаг үед энэ иргэний боловсролын асуудлын нэлээд жоохон хаягдснаас үүдэлтэйгээр тэнд одоо нэг харанхуй хар мас гэдэг ч юм уу сонгуульд оролцдоггүй байдаг ч юм уу те нийгмийн итгэх, улс төрийн итгэх суурь муутай тийм иргэдийн бас нэлээд том мас байдаг 14-5%. Тэгтэл энэ мас маань Монгол улсад бол сая 24 оны сонгуулийн өмнөх судалгаагаар 34% хүрсэн байсан. 33% болсон байсан. Одоо 31% болцсон явж байгаа гэж яриад байгаа. Тэгтэл энэ бүхэл бүтэн масын маань ашигладаг систем ажиллаад байна л да. Энэ систем яаж ажилладаг вэ гэхээр одоо жишээ нь Оросын холбооны улсуудаа тийм өнөөдрийн Путиний хийж байгаа ажлуудаар дамжиж тархи угаах, сурталх хуулгын бүхэл бүтэн системийг ингээ бий болгочдөг. Тэр ингээд нэгэнтээ оролцоод эхэлчихсэн хүмүүс мөнгө төгрөгийн урамшууллууд ямар нэгэн холбоо олсоор ингээд дамжаад ороход тэр хүмүүст бол тэр цаатлын үнц хэн үзэл санаа тэр улс орны их ашиг машиг амин чухал асуудал байхгүй болчихдог. Тэгээ энэ хүмүүсийн одоо ингээд бүгднгийнх нь ингээд нийтлэгээр ярьдаг нэг зүйлийг ойлгоход бол маш энгийн. Ерөөсөө эх орон гэж ярьж байгаа. Ард түмэн гэж ярьж байгаа. Нөгөө цэвэр бохир цусаа ярина, газар шороо ярина, байгалийн баялаг ярина. Энэ болгоны ард хуурм эхэлж явдаг. Хамгийн их энийг ярьдаг хүн бол манай Монгол улсын ерөнхийлөгч байсан Халтмаагийн Батулга шүү дээ. Энэний тойрон хүрээлэгчдүүд бүхэлдээ энийг хийж байгаа. Дараагийн том систем нь бол Монгол ардын нам дотор ажиллаж байгаа. Энэ хүмүүсийг цаанаас нь идэвхтэй масаар нь хөдөлгөж ажиллуулж байгаа хүчин бол өнөөдрийн Оросын холбооны улс. Шууд хэлээ Оросын холбооны улс. Энэ ганцхан Монголд ажиллаад байгаа биш. Энэ одоо хуучин Оросын холбооны улсын бүрэлдэхүүнд байсан улсуудад байна, Зөв Европын улсуудад байна. Одоо дэлхийд даяар энэ Оросын холбооны улсын сурталх хуурамгийн сүлжээ илрээд баригдаад эдгээр ямар бузар булаа юм хийжсэн баригдаад нотлогдоод явж байгаа. Одоо жишээ тэр уран дээр яаж байгаа асуудлыг л хар. Уран бол одоо угаасаа энэ байгаль дээр байдаг бүхэл бүтээгдэхүүн угаасаа хортой шүү дээ. Бүхэл бүтээгдэхүүн хортой. Бидний амьсгалдаг хүчил дүрэгч хүний амьсгалдаг төвчнөөс ихтгэх юм бол хор. Бидний уудаг ундны ус төрөгч. Энэ бас буруу тишгээ явах юм бол хор. Тэр алкогол хор. Архич нь хор те. Яг энтэй адилхан хүчил бол хор. Гэхдээ хүн байдаг хор ихгүй. Одоо жишээ нь хүний анатом физиологид яг хэвийн төвшөнд бол 2.5-аас 3.5-ын хэмжээний хөхрийн хүчил оршиж байгаа. Энэ ходоодны кислота. Тэ? Энэ кислотад энэ төвшин ихсэж буурахад хүн өвчилж байгаа. Яг тэрэн шиг бид нар энэ кислотаг эрүүл орчин амжиргааны наацхийн зүйлдээ ашигладаг, хэвийн ашигладаг зүйл. Энэ бидний өдөр тутамдаа ашигладаг бензин хор. Энийг уувал өхнө. Дизелийн түвш хор уувал өхнө. Гэхдээ энийг өдөр тутамдаа аюулгүйгээр хүн төрөлхтөн аль хэдийн ашиглаад хэрэглээ сурцсан. Тийм болохоор бид нар энэ одоо ураныг ашиглаад бараг 60 гаруй жил рүү орцсон байна. Хөгжлийнхэн 4 дахь эволюшн эхэлсэн явж байгаа энэ ураны асуудлаас бид нар айх шаардлага байхгүй. Инээс үүдэж хүн төрөлхтний өмнө үүссэн хор хөнөөл нь тийм өндөр биш. Тийм их аюул болоогүй. Энийг хүмүүс яг бензин шиг, дизелийн түвш шиг аюулгүй өдөр тутмын хэрэгэлдэг төвшөнд орчсон байна. Өнөөдрийн хор тавдрыг эмчлэх, хор тавдрыг онцлох энэ цацрагийн бүх ажил чинь уран. Ялгаа байхгүй ураны нэг төрлийн элементүүд. Тэгэхээр энэ эмчилгээнд хэрэгжилж байгаа, энэ судалгаа шинжилгээ лабораторид хэрэгжилж байгаа бүх зүйл бол
энийг аюулгүйгээр ашиглаж болдгиймаа гэдгийг нотолж байгаа маа. Тэр одоо газрын гүндөө урсгаж оруулах гэдэг хүхрийн хүчлэгээд айлгаад байгаа. Энэ Эрдэнэт гэдэг Эрдэнэтийн одоо үйлдвэр байна. Манай Эрдэнэт хот, миний төрсөн нутаг, тэгээ миний өссөн нутаг, миний одоо найз нөхөд бүгд тэнд одоо байгаа. Тэнд энэ хүхрийн хүчлийг ашиглаж байгаа шүү дээ. 20 гаруй жил ашиглаж байгаа шүү дээ. Энд чинь тийм айцтай айлгадаг юм зүйл биш болоод хувирцсан. Энэ зүгээр л хэрэглээндээ байдаг зүйл байхгүй юу? Зүгээр л байдаг зүйл. Тэнд одоо Эрдминий үйлдвэр 20 гаруй жил ажиллаж байна. Хүхрийн хүчил ашиглаж байгаа шүү дээ. Байгаль дээр өөрөө тэр байгаа зэсийн хүдэр гэдэг байгаа элемент чинь байгаль дээр байхдаа эсэлтцсэн байгаа байхгүй. Энэ чинь хүхэрчсэн гэсэн үг шүү дээ. Энэ хүхэрцсэн элементээс нь металлыг ялгаж авахын тулд бага тунгийн хүхрийн хүчил уусгаж оруулж байгаа. Нөгөө хүний бие дотор байдаг 2.5-аас 3.5% хүчлийн хэмжээнээс чинь бага. Тийм хүчлээ идэвхжүүлж тэрийг шингэн болгож задлж. Шингэнээс нь дараа нь одоо цахилгаан сурамзан аргаар одоо металлуудыг тэг шингэн дотроос нь ялгаж авч байгаа л ийм процесс. Тэр газрын гүнд ураны тогтцсон байгаа тэр тунуулын орд гэдэг орд маань өөрөө газрын дор байгаа хүчлийн бийтэл гэсэн үг. Тэрэнд бол ундны ус ч юм уу, цэвэр ус ч юм уу хүний эрүүл мэндэд ашигтай зүйл байхгүй. А хэрвээ тэрийг ингээд байгаль дээр зүгээр ил гаргаж хайж болохгүй. Гэхдээ тэрийг хамгийн сайн ашиглах, хамгийн аюулгүй хоргүй ашиглах технологи чинь гүнээс олборлох технологийнх нь энэ уусган байжуулах технологи гэдэг. Энэ бол хүн төрөлхтний бас бүтээж бий болгож чадсан маш сайн технологиудын нэг. Яг өмнө шиг бид нэр одоо энэ ус төрийг зөв ойлгож сурахгүй бол өдрөөс өдөрт хуурам эхлэлтүүд явж байна л та. Жишээ нь ямар хуурам эхлэлтүүд одоо ороод ирсэн бэ гэхээр энэ авилгалаар дамжиж яриад байгаа байхгүй. Энэ дамжиж яваад шүүх рүү ороод байгаа. Би өмнөх лайв дээр хэлсэн л дээ. Энэ шүүхийн тогтолцоорууд арай байна. Шүүхийг устгах гээд байна. Хараат ус шүүхийг устгах чинь бол өнөөдрийн Монгол улсын ерөнхий сайдын дор Монгол улс бүхэлдээ орно. Монгол улсын ерөнхий сайд энэ ачсан нийгэмд байх ёстой 5 засаглал байгаа шүү дээ, тийм. Хараат ус шүүхийн засаглал, хууль батлах, хууль гаргах, улсын хурлын парламентын засаглал, гүйцэтгэх буюу улсын хурлаасаа гарч ирдэг засгийн газар гэдэг. За энэ гурав бол одоо би ягаад 350 жилийн өмнө бид нар хоцорчсон байна гэдэг хэрэг. Энэ онолыг чинь Монтеско гэж хүн 1750-аад оны үед гаргаж ирсэн байхгүй. Засаглалын онолоо. Энэ засаглалын онолоор болохоор энэ гурван засаглалын хэлбэр чинь нэг юмсандаа эрх мэдлийг хуваарлаж байгаа. Хооронд нь үл хамаарах байлгаж байгаа. Иргэдэд нөгөө яриад байгаа ард түмэнд чинь илүү их хүртээмжтэй, илүү их аюулгүй хараат бусаар ингээ хүргэж тэдэрт үйлчлэхийн тулд энэ гурван засаглалыг хараат тусаа бий болгоод байгаа юм аа. Өнөөдөр Монгол улсын засгийн газар шүүн тогтоох эсвэл дэнсэлдэг байгууллага биш. Шүүх ажиллагаа хэрвээ тэнд алдаатай оноотой яваад байгаа бол энэ алдааг засах ёстой процесс байна. Шүүх эрх мэдлийг бүр илүү их нээлттэй болгож, илүү их хүртээмжтэй болгож тэгжээж энэ нөгөө хараат ус шүүгч нь улам бийждэг зүйл л дээ. Тэгэхэд өнөөдөр тийм процессыг 8 жилийн турш нэг ширхэгч удаа хийгээгүй Монгол ардын нам тэр тусмаа 5 жил ерөнхий сайд хийж байгаа Монгол улсын ерөнхий сайд одоо хүртэл шүүх рүү дайрсаар л байна. Тэр өчтөр улсын хурлын эндэр дээрээс одоо уржигдсан шүү дээ, тий. Хэлж байгааг та нар сонссон шүү дээ. Шүүгч нар гэмт хэрэг хийсэн юм яриад байна. Энэ гэмт хэрэг мэдээд байгаа юм шиг яриад байна шүү дээ. Гэмт хэрэг нуун дарагдуулах гэдэг чинь өөрөө гэмт хэрэг шүү дээ. Монгол улсын ерөнхий сайд гэмт хэрэг нуун дарагдуулсан гэмт хэрэг улсын хурлын эндэр дээрээс мэдэгдээд байна. Удаа дараа. Өмнө ч мэдэгддэг байсан. Ийм ерөнхий сайд Монгол улсад байгаагүй. Одоо энэ байгаад байна. Хэрвээ Монгол улсын ерөнхий сайд энэ шүүх засаглалын хувьд асуудал байгаа бол энэ шүүх засаглалыг тогтвортойгоор хараат тусаар илүү ил тод нээлттэйгээр яаж явуулах вэ гэдгээ бодлогын түвшин шийддэг юм аа. Түүнээс шүүх рүү дайрдаггүй, шүүгч рүү дайрдаггүй, шүүгчийн хараат тус байдал гэдэг чинь хүн төрөлхтний хувьд бол хамгийн чухал асуудлын нэг юм баггүй. Тэгээ хоёрдугаарт бол энэ чөлөөт эдийн засаг руу дайрж байна. Тэгээ энэ бүхнийхээ хийхдээ одоо тэр засаглалын нөгөө хоёр үлдсэн хоёр хэлбэр байна шүү дээ. Энэ босоо гурваас шин гадна хөндлөнгийн хоёр гэдэг байгаа. Энийг сайн анхаараа манайхаа. Хөндлөнгийн хоёрд ч юм болохоор орон нутгийн бие даасан байдал. Энэ бол засаглалын нэг хэлбэр. Нөгөөх нь
иргэний хяналтын засаглал байхгүй. Энэ иргэний хяналтын засаглалыг би өмнөх лайв дээр яг тодорхой бас ярьж чадаагүй юм байлаа. Би өөрөө бас тэрэн дээр нэлийн дүгнэлт хийсэн. Тэгээ энэ иргэний хяналтын засаглал гэж юу хэлээд байгаа юм бэ гэхээр энэ олон нийтийн төрийн бус байгууллагын хэлбэр гэдэг байхгүй. Энэ одоо ардчлал тэгээ хүний эрхийг дээдэлсэн нийгэмтэй энэ өсрөнгөө хөгжиж байгаа улс орнууд ингээд суйрлагдсан энэ засаглалын хэлбэр байхгүй. А Монгол улсад энийг тайлбарлахдаа бол хэвлэл мэдээлэл дөрөв дахь засаглалыг андуурч яриад байдаг. Энэ иргэний хяналтын засаглал дотор байдаг нэг элемент нь хэвлэл мэдээлэл мөн. Тэгэхээр энэ засаглалын систем маань бүрэн бүтнээр ажиллаад эхлэх юм бол улс төр болон эрх мэдэлд байгаа авилгал албан тушаалын гэмт хэрэгтнүүдийн эсрэг тэмцдэг бүхэл бүтэн систем бий болдог байхгүй. Ямар нэгэн хин нэгэн хүнээс хин нэгэн байгууллагаас хараад бусаар тэр хүмүүс авилгал албан тушаалын гэмт хэрэгтийн араас 90 сурвалж мөрдөн мэрэгжлийн төвшөнд. А дараа нь тэрийг олон нийтэд хүргэн мэрэгжлийн төвшөнд. Дараа нь тэрийг шүүхтэр авчиж мэрэгжлийн төвшөнд өмгөөлж хамгаалдаг, баталж нотолдог. Энэний үндсэн дээр юу болдгоо гэхлээр нөгөө авилгал албан тушаалын гэмт хэрэгтнүүд маань ялаа аваад өнөөдрийн Монгол улсад байгаа аль хэдийнэ байгаа шүү дээ. Хөрөнгөийг хураадаг авилгал албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг ялалдаг хуулиуд байгаа. Энэ хуулийн дагуу тэднийг тэгээд ялын нөгөөд явуулдаг л. А тэгвэл 2017 оноос хойш энэ эрүүгийн хуулинд байсан, авилгал албан тушаалын хуулинд байсан, шүүн ажиллагааны хуулинд байсан, мөрдөн байцах ажиллагааны хуулинд байсан олон энэ авилгал албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг тэр ял өрүүлэх хууль зүйн эрх зүйн орчныг нь шүү дээ, Монгол Ардын нам 2017 оноос хойш устгасан байхгүй да. Тэгээ үүний үр дүнд болохоор нөгөө 40 сая төгрөгөөр товгуулаад 3 жилээр тэнцэн харгалзах ял 2 жилээр тэнцэн харгалзах ял тэгээ улс төрийн албан тушаал хашдаггүй гэдэг ийм нэгсэндээ хууль завших орон зайг хуулиар бий болгосон. Тэр хүмүүсийг хууль завших боломжийг энэ хуулиар бий болгосон юм аа. Энийг өнөөдрийн энэ Монгол Ардын нам энэ засгийн газар оюун эрдэнэ хийсэн бохгүй юу? Ингэж Монгол улсын засаглалыг устгаад байгаа юм аа. Тэгэхээр энэ асуудлуудыг бид нэр системтэйгээ ойлгох хэрэгтэй. Одоо тэгээд жишээ нь ингээд би нэг сонирхолтой нэг жишээ татах гэдэг нэг юм ойлгосон өнөөдөр ярих гад энэ ингэж байгаа нөгөө Монгол базалт гэдэг ариун болт гэж захиралтай Монгол базалт гэдэг нөгөө энэ шилүү хөнгөний үйлдвэрийн захирал байдаг шүү дээ. Манайхан бүгдээрээ мэдж байгаа. Үндэсний үйлдвэртэй хайргүй хүн гэж байхгүй. Бүгд үндэсний үйлдвэртэй хайртай. Үндэсний худалдаа авалт хийх дуртай. Гэхдээ тийм чадвартай иргэд хэрэг байна. Энэ ихний ээлжиний чухал ач холбогдолтой асуудал байхгүй. За би энэ асуудлыг ярихын өмнө шүү дээ, бүгд найрамдах Солонгос улсаар өнөөдөр жишээ авчээ. Өмнөд Солонгос. Пакчинхэ гэдэг эмэгтэй ерөнхийлөгч байсан. Пакчин юу л Пак гэдэг бас нэг цэргийн эргэлт хийж тоталитар дарангуулагч болсон нэг бас ерөнхийлөгч байдаг. Тэгээ энэ хүн гарч ирэхийн өмнө Өмнөд Солонгосын хувьд бол маш олон асуудал байсан бохоггүй. Өмнөд солонгосчуудын хувьд бол одоо ч тэр маш тийм консерватив чиглэлтэй хүмүүсэлтэй ер нь бол хүмүүсийнх нь суурна. Монголчуудын хувьд бол консерватив гэдэг юм мэдэхгүй байгаа. Юу юм гэхээр энэ бол уламжлал واخгүй. Тэгээ үндэсний уламжлал, үндэсний өв соёл, үндэснийхээ үг түүхээр ингэж явдаг. Үндэснээ гэсэн тийм бодлого واخгүй. Тэгээ энийг бол Монголд устгацсан юм. Одоо харин энэ чинь дахиад ингэ төлжиж бий болох процесс нь явагдаж байгаа. Яаж устгасан бэ гэхэлэр чинь тэр Монголд одоо албан бус тоогоор бараг 100 мянган орчим монголчуудыг алж чадсан ба шүү дээ. Тэд нар чинь алхахтаа 1924 оны 12 сарын 11 сарын 26-нд баталсан анх дугаар үндсэн хуулиар одоо энэ legal info байгаа шүү дээ, Монгол улсын анх дугаар үндсэн хууль гэдэг. Тэр хуулийн дээр чинь жинхэнэ ард ба жинхэнэ бус ард гэдээ хоёр ангилсан байхгүй. Тэгээ жинхэнэ бус ардт нь болохоор нөгөө тайж ноёд тэгэл ингээл эвдэмтэй мэдлэгтэй бүх хүмүүсийг ингээд тусад нь ялгцсан байхгүй. Тэгээ энэ хүмүүсээ эхний ээлжин тэр үндсэн хуулиар чинь сонгогдох хэрэг ийш дэшээ оршин суух нүүдлэх ингээ бүх хэрэгчлөөг нь хязгаарласан байхгүй. За тэгээ одоо улмаар удахгүй нөгөө хүмүүсийн чинь өмч хөнгөтэй байх эрхийг нь хассан. Ингэж явж байгаад бүгднгийнх нь хөрөнгийн хурааснаас үүдэлтэйгээр 1932 онд чинь одоо тариатын хүрээний бослог гэж яриад байдаг манайхан. Энэ худлаа төгөлдөө энэ тариатай ганцхан тариат болсон бослог биш.
Энэ нийт Монгол даяар болсон буцлага байхгүй юу? Тухайн үе 16 аймгийн 14-д нь буцлага болсон байдаг. Бүтгэгдсэн байна. Тэгээ энэ бослогыг дарахын тулд тухайн үеийн зөвлөлт холбоот улсаас 3 замаар Монгол улс цэрэг оржсэн. Ямар ч мэдэгдэхгүйгээр монголчуудаас зөвшөөрөл авахгүйгээр тэр цэрэг орж ирээд асар том хэмжээний хядлагууд хийсэн. Тэгээ энээс үүдээд монголчуудад одоо консерватив шин чанар гэдэг үндэсний уламжлал гэдэг юмнууд алдагдчихсан. Одоо сэргэж байгаа үе. Тэгээ Монгол улсад чинь түүх, соёл, хэл, бичиг ингээд бүх юм дээр геноцид хийгдсэн. Ганцхан тэр хүмүүсээ алуулж хадуулсандаас гадна. Тэгвэл Өмнөд Солонгост яг ийм байсан бохоггүй. Тэгээ Өмнөд Солонгосууд хоёр Солонгосын дайны дараа 1954 55 оноос эхлээд засаглалын хувьд бол маш их олон зовлон дотор явсан. Тэд нар юу гэж ярьдаг байсан гэхлээр ерөөсөө гадаадаас нэг шиг юм худалдаж авахгүй гэж ярьдаг байсан анхна. Нэг шиг юм худалдаж авахгүй бүгднгийн дотооддоо үйлдвэрлэнэ. Тэр үтгэл энэ машин механизм, экскаваторын барилгын бүх тоног төхөөрөмжийг хүртэл худалдаж авахгүй гэдэг чинь. Тийм импортын нэгсэндээ хориг хийжсэн байхгүй. Тэрнээс үүдээгээд энэ Солонгос улсын эдийн засаг, Өмнөд Солонгосын эдийн засаг бол 1955 оноос 60-аад оны сүүлд хүртэл маш хэцүү байсан. Юунаас босч чаддгүй байсан. За тодорхой түвшинд одоо ингээ ажлууд хийдэг байсан л да. Одоо бидний сайн мэд Hyundai, Samsung гэдэг. Эднүүд ч гэсэн одоо Америкийн нэгдсэн улсын флотод одоо ажил хийгээд тэрнээрээ дамжиж усны тодорхой ажлууд хийдэг байсан. Гэтэ ер нь эдийн засаг нь бүгдээ сэргэж чадаагүй. Сэргэж чадаагүйгийн гол үндэс нь болохоор нэг хүнд оногдох дотоодын нийтийн түнгэж тоо байдаг байхгүй юу? Энэ юу гэж хэлээд байгаа гэхээр өнөөдөр Монгол улсын эдийн засгт байгаа бүх эдийн засгт байгаа нийт санхүүгийн хүчин чадлыг хүн амд нь хуваагаад байгаа байхгүй. Тэгэхээр тэр үеийнхаар бол одоо Монгол биш Солонгосын эдийн засаг бол $60 байсан байгаа байхгүй. Тэгээ $60-той орлоготой сарын $60 орлоготой хүн үндэсний үзэлтэй байгаад үндэснийхээ үйлдвэрийн худалдаа авалтыг хизээ хийж чаддгүй юм байна л да. Чадаагүй. Угаасаа чадаагүй. Тэгээд тэр ПАК ерөнхийлөгчийн цэргийн иргэнэлтэй гарч ирснийхэн дараа энийг чөлөөсөн байхгүй. Зүгээр импортын дотор болгочихсон. Ингэжээч гадаадын хөрөнгө оруулалтыг бүгднийг оруулсан. Маш их хэмжээгээр гадаадын хөрөнгө оруулалт очсон. Одоо бидний сайн мэддэг энэ өмнөд хөшин хятад. Бид нар ч 1950-ад оны үед дорн зүгт нар мандлаа дундад иргэн улсад Мао сэрлээгээд ах トゥ Гамбат найрамд улсууд гээд дуулаад байдаг шүү дээ. Тэр үед ч одоо Монголд маш олон хятадууд орж ирээд маш олон бүтээн байгуулалтыг хийгээ явж ирсэн. Одоо ихтлгүүр энэ их 51-гээр 40,000 50,000 дуудыг хятадуудаа нэлээд барьж ирсэн. За тэр хятадууд Монголоос гардаг бол Цэдэн балын хийсэн гавьяа биш. Энэ бол зүгээр л Орос зөвлөлт холбоот улсад Хураши Маотой муудалцсан асуудал үүссэн. Одоо тэр Маогийн дуртгал гэдэг бүх номдод гарцсан байна. Энэний дараа монголчуудыг Оросууд дарамтлал хятадуудыг Монголоос хөөж гаргасан. Харин тэр үед чинь шүү дээ тийм Монголд нэг сони юм байсан шүү дээ. Сайн одоо ойлгох юм бол 60-аад оны сүүл хүртэл шүү дээ тийм Монголд энэ хуваарь бизнес эрхлэх гэдэг хувийн аж ахуй хөдөлмөр чинь байсан байхгүй. Тэгээ тэрийг бас устгасан юм. Хятадуудыг гарсан дараа. Тэр ямар хүмүүс байсан гэхэл өсчин гоо сайхан тогооч алтан гүний дарагчуудад тэр чинь хуваарь бизнес эрхлэх. Тэр тухайн үеийн нийгэмд хамгийн баян хүмүүс байсан байхгүй. Тэгэхээр дэлхийн улс орнууд дээр шүү дээ тий импортоо хааж агаад хөгжсөн улс байдаггүй маа. Энэ хятад улсыг босгосон юм чинь гадаадын хөрөнгө оруулалт. Энэ барууныхан босгож ирсэн байхгүй. Одоо хараагаад манайхны энэ нөгөө нэг энэ хорвоо ертөнцийг ойлгох харлага нүдтэй хүмүүсийн яриагаар бол тэгэхээр энэ барууныхан гэж үзье ядаад байгаа. Энэ баруун гэдэг чинь биш тий хүний төлөө нийгэм байхгүй юу? Хүнээ илүүд үздэг, даргыг биш. Хүнээ илүүдтэй эдэлдэг тэр нийгэм юм лээ. Тэр нийгэмд байгаа бүх зүйл нь хүнийхэн төлөө байдаг. Тэр гудамжин талбайг чинь засахтаа цэвэрлэхтэй хийхтэй таны аюулгүй байдлыг ихнээд хангаж иж энэ ажлуудыг эхэлдэг. Ийм нийгэм байдаг. Түүнээс утаанд нь угаартуулж хордуулж иж энэ ажлыг хийдэггүй. Тэгэхээр бид нэр одоо гадаадын хөрөнгө оруулалтын эсрэг аюул их балаа юмуд ярьж байна. Жишээ нь одоо би энийг уншаад өгч. За энэ Монгол базалтын захирал ариун болд гэдэг юм тодорхой жишээ учраас өөрөө ингээд олон нийтэд тавьсан учраас би ярьж байгаа шүү. Хувь хүн рүү дайрж байгаа биш. Энэ сэдвийг ярих гэж байгаа шүү. Тэгээ 30 гаруй жил аж үйлдвэрийн бизнес эрхлээд Америкийн ерөнхийлөгч Трампын ачаар нэг л юм ойлголоо гэж байгаа. Авиалагчид эх орондоо үйлдвэр байгуулахын эсрэг ажиллаж байгуулж бүтээсэн нэгнийг дарамтлж ижил төстэй бүтээгдэхүүнийг хил гайлаар татваргүй оруулж аль болохоор чөлөөт худалдааны гэрээ нэр дор импортын барааны татварыг багасгаж тэгэлж чөлөөтийн төлөө ажилладаг юм байна. Ард түмэн нэрээр хямдхан
хоол хүнс орлогод нийцсэн орон сууц татаас зэргийг хэрэгжүүлж үргэлж бага орлоготой ядуу байлгаж сонгуулиар саналын худалдан авахыг авахар хэрэгслээ болгодог тул цалин орлогоо нэмэгдүүлэхийн эсрэг байжээ. Орлого ихтэйгээс нь элдв хураамж татвараа ахиухан хураамж шимтгэл авахаа татврын гол бодлого болгож байна гэж. Тэгэхээр энийг бас ингээд одоо задлж ойлгож харах хэрэгтэй. Монгол улсын одоо нөгөө эдийн засгийн бүтцийг хэдүүлээ нэг 3 цаг мөчлөг дээр эргээд нэг яриа л да. 1996 онд хүртэл за 90 оноос 96 он хүртэл гээд нэг ярих. Тэр үед үнэхээр хэцүүсэн. 96 онд шүү дээ Монгол улсын эдийн засаг чинь Монгол улсын төсөв чинь 200 сая доллар гэсэн шүү дээ. Тэ эдийн засаг чинь бол 400 сая доллар хүрдэггүйсэн. Цалингаа тавьж чаддаггүй, татвараа юугаа нийгмийн даатгалаа тавьж чаддаггүй, тэтгэврээ тавьж чаддаггүй тийм улс байсан Монгол улс. 96-аас 2000 оны хооронд Монгол улс өсрөнгөө хөдөлгөөнд орсон, хөгжилд орсон. 200 сая долларын эдийн засгийг 96 онд Монгол улс 2000 онд Монгол улс 1 тэрбум доллар болгосон шүү дээ. 1 тэрбум доллар болгосон байхгүй. Асар хурдтай 4 жилийн хугацаанд ийм хурдтай босгож ирсэн. Тэгээ тэрийг босгоход бол гороос ганц юм исэн байхгүй. Импортыг чөлөөлсөн. Тэр үеийн одоо Монголын эдийн засагт ярих юм бол хамгийн бага татварын систем байсан. Одоо энэ нөт гэж байгаагүй. Элдв бусын ишин шидний татварууд байгаагүй. Тэгэхээр ийм үед Монгол улсын эдийн засаг тэлсэн байхгүй. За тэр дараагийнх нь болохоор 2009 оноос тэлсэн. 2009 онд оюу тулгын гэрээг хийсний дараа Монгол улсын эдийн засаг маш хурдтай босч ирсэн. Тэр үед ч гэдэг монголчууд 40 мянган айлын орон сууц гэдэг мөрийн хөтөлбөртөө улс төрийн нам ингээ харж илаа шүү дээ. Одоо бол 200 мянган айлын орон сууц зүгээр байдаг л асуудал болсон байхгүй. Тэгээ 2009 оноос 2015 оны хооронд Монгол улсын эдийн засаг 15.8 тэрбум доллар байсан. 2000 онд 1 тэрбум байжгаад 2016 он гэхэд ч тийм 15.8 тэрбум долларын эдийн засгт болж байгаа шүү дээ. Одоо жишээ нь ингээд замдаа багтахгүй олон машинтай болж байгаа чинь иргэдийн орлого нэмэгдсэний хэлэхгүй. Иргэдийн одоо амьдрал сайжирсны л хэлэхгүй. Энэ олон байрнуудын худалдаа авалт сайжирдаг байгаа нэг талын үзүүлэлт нь энэ мөн л дөө. Тэгсэн чинь 2016 оноос одоо өнөөдрийн байдлаар Монгол улсын эдийн засаг 17 тэрбум төлөө шүү дээ. 2 тэрбум доллараар өссөн байна. 8 жилийн хугацаанд 2 тэрбум доллараар өссөн байна шүү. Тэгээ энийг яагаад би хэлээд байгаа юм гэхээр Монгол улсын эдийн засгийг 50 тэрбум доллар болгох боломж байсан байхгүй юу? Энэ боломжийг бол нөгөө Халтмаагийн Баттулга нэртэй тэгээ Оросын холбооны улсын төлөө явдаг. Тэгээ Монгол Ардын нам дотор байдаг Монгол улсын эсрэг санаатай бодлогуудыг ингээ хийчихсэн. Энэ одоо батлагдсан зүйл шүү дээ. Хин нэг гүжирдээд байгаа биш. Энэ хүмүүсийн харгайгаар болоод Монгол улсын эдийн засаг ингээ гаццсан бохгүй. Тэгээ гацаатаа чигээр нь авч яваад байгаа чинь өнөөдрийн энэ Монгол Ардын нам оюун эрдэнэ хийж байгаа ажил. Хэрвээ Монгол улсын эдийн засаг 50 тэрбум доллар болох юм бол юу болох юм бэ гэд бүгдээр энийг тооцоод бодоод үзэлтэй. Энэ хүн болгонд очих орлогын хэмжээ өсөх. Яаж орлого нь өсдөг юм бэ гэхээр энэ эдийн засаг төлсний хүчин дээ шүү дээ. Маш их хэмжээний хөрөнгө оруулалтууд орж ирж байгаа. Маш их хэмжээний ажлын байрууд бий болж байгаа. Одоо энэ 17-18 тэрбум долларын эдийн засаг дотор чинь ажлын байр зөндөө байгаад байгаа шүү дээ. Гэхдээ тэнд нэг ажлын байран дээр нэг цалингийн хэмжээ чи гэдэг юм уу? Ажлын байрны нөхцөл байдлын хэмжээ сайжраагүй ингээд асуудлууд үргэлжилж байгаа байхгүй. Тэгэхээр энийг сайжруулдаг гарц нь болохоор дахиад эдийн засаг өсөөд нэмээд тэр үед Монгол биш те Монгол хүн ажилуулахын төлөө маш том өрсөлдөөн бий болно. Маш том өрсөлдөөн бий болно. Тэгвэл Монгол улс чинь өөрөө хөдөлмөрийн зах зээл дээр нөөц багтаа улс шүү дээ. Маш багтаа байхгүй. Сая 1.2 саяас 1.4 сая гэж ярьж байгаа. Гэхдээ 250 мянган иргэдний гадаадд амьдарч байна. 50 тэрбум долларын эдийн засгийг Монгол улсад авч явахын тулд Монголд хамгийн багадаа 3.5 сая ажлын байр хэрэгтэй болно. Тэрийг технологиор суйрлуулад яваад эхлэх юм бол 1.8 сая ажлын байр хэрэгтэй болох байхгүй. 1.8 сая ажлын байран дээр ажиллахын тулд Монгол хүнийг хамгийн өндөр цалингийн хоорондоо өрсөлдөж эхэлнэ. Хамгийн сайн ажлын байрны нөхцлөөр хоорондоо өрсөлдөж эхэлнэ. Энэ үед Монгол хүмүүсийн орлого нэмэгддэг байхгүй. Энэ үед монголчууд өөрсдөө худалдаа авах чадварыг сайжирдаг юм. Түүнээс хил гайлаа хаагаад импортын татвараа нэмэгдүүлж сайжрахгүй. Импортын татвараа нэмээд хил гайлаа хаачих юм бол
монголчуудад чи худалдаа авах чадвар нь шууд унана. Нөгөө худалдаа авах чадваргүй амжиргааны түвшин өдрөөс өдөрт муудаж явж байгаа дундаж орлоготой иргэдийн чинь тоо буурж явж байгаа энэ цаг үед наадах чинь хийчих юм бол улам их ядуул нэмэгдэнэ. Нөгөө худалдаа авалт чинь унчих юм бол нөгөө үндэсний үйлдвэрүүд чинь жинхнээсээ дампуурна. Дампуурчдаг юм. Ерөөсөө тэр архитай тэмцэгч байдаг юм, үндэсний худалдаа авалтаа дэмжигч байдаг юм уу? Энэ утаа ч гэдэг юм уу, энэ шийдлүүдийг шийдэхэд хамгийн том суурь асуудал нь шүү дээ, тий. Энэ эдийн засгаар босго. Эдийн засгаар босго. Өөр сонголт байхгүй. Уучлаарай. 2008, 9 он, 11 оны үед болж ирсэн процессыг одоо сана. Тэр үед шүү дээ, тий. Монголд ажлын байр хагцсан байсан бохоггүй. Хамгийн их арх удаг хүн биш үү, тий. 5 удаа ажилласаа хөөгдчихөд 6 дахь удаагийн ажил дээр очиход ажлын байр нь байсан юм. Тэр үед ч тийм Монголд нэг юм болж байсан байхгүй. Хямд архины үйлдвэрүүд дампуурч байсан юм. Архиталт багасч байсан юм. Орон байрны архиталт багасч байсан юм. Хулгай багасч байсан юм. Энэ гэмт хэргийн те зөрчлүүд багасч байсан юм. Дээрмийн тонууд чинь буурж байсан юм. Энэ иргэдийн зээлүүдийн чанар нь сайжирч байсан юм. 100% сайжирсан. Тэрний хүчинд энэ олон орон сууцны ипотекийн хөтөлбөрүүд чинь хэрэгжсэн юм. Иргэд нь худалдаа авах чадвартай болоод энийг хийсэн. Иргэд нь худалдаа авах чадвартай болоод энэ олон машин техникүүд чинь худалдаж авч байгаа. Тэгэхээр бид нар дахиад эдийн засгаар босгох хэрэгтэй. Дахиад хурдтай. Тэгэд ийм төвшөнд очиод ирэхлээр хүн болгон эх орондоо хайртай байдаг юм аа. Хүн болгонд эх орноо гэх сэтгэл байдаг юм. Тэр хүмүүс дотоодын үйлдвэрлэлийн бараа бүтээхийг худалдаж авна. Өөрөө мөнгөтэй болоод ирсэн хүн биш үү те амьдралын чанарын сайжраад ирсэн хүн модон жорлонд бааш хийх асуудлаа өөрөө шийднэ. Хин нэгэн даргаас гоохгүй, хин нэгэн даргаас царай алдахгүй. Өөрөө мөнгөтэй болоод амьдрал нь сайжраад ирсэн хүн өглөө болгон нүүрс төлөхийг хүсэхгүй. Тэр дулаан цахилгааныхаа асуудлыг шийднэ. Харин тэрэнд нь шаардлагатай дид үтцийн хий. Тэр цахилгааны хангалттай тавь. Тэр дулааны асуудлыг шийдэх тэр дид үтцүүдийг хий. Энэ 2016 онд хийгдсэн байсан ажлыг энэ Монгол Ардын намын өнөөдрийн худлаа ярих донтоо оюун эрдэнэ гэж хүний хар гайгаар болоод өнөөдөр Улаанбаатарчууд тэр чигтэл утаанд хордоо явж байна. Сая 500-уулаа. Яг үнэн бодит байдал чинь тэр штэ. 120 мянган айлыг дулаанаар холбох магистрат шугамнууд чинь хийгдээд 16 онд дууссан штэ. Тэрийг одоо хийх ингээд 6 дэд төвийг одоо яриад байгаа. 16 онд хийх энэ бүх төслүүдүүд нь хийгдсэн. Энэ цахилгааны одоо наад чинь хүртээмж яриад байгаа. Энэ болохоор өнөөдөр нөө дутуу байгаа цахилгааны тухай яриад байгаа байхгүй юу? Энэ Монгол улсын эдийн засгийн өсөн нэмэгдэж байгаа цахилгааны тухай яриаггүй. Монгол улсад яаралтай өсөн нэмэгдэж байгаа эдийн засгийг хангахад 1 тэрбум 1 гигабайт эрчим хүч хэрэгтэй байна. Хамгийн багтаа. Эдгээр 300 мегаваттыг яриад байгаа шүү дээ. 300 мегаваттаар бид зөвхөн гадаадаас судалдаж авдаг эрчим хүчнийхээ асуудал дээр л шийдэл гаргана. Бусдаар чадахгүй. Тэгэхээр ингээд биднийг хуураад байгаа. Тэр Монгол улсын ерөнхий сайд их хурлын эндэр дээрээс тэр шүүхийн хараа тус засаглал руу ярихдаа гэмт хэрэг яриад штэ. Ийм улсад энийг нь хараа баясж байгаа иргэдтэй улсад бид нар дахиад өчнөө зовлонгод үргэлжлэнэ. Дахиад зовлон үргэлжлэнэ. Магадгүй энэ дараагийн 70 жилийн дарангуул эхлэх байх. Бид нар яг тэр төвшөнд байгаад байна. Арчсан нийгмийн энэ 5 засаглалын хэлбэр, институцийн хэлбэрт системээрээ бүтэн ажиллаж чадахгүй бол доголддог юм. Монголд ч тийм хараат бус шүүхийн хөгжүүлэлт нь явж байгаа. Энийг нь саад болгосон. Энэ хөгжүүлэх процесс явж ирсэн. Энийг зогсооцсон. Улсын их хурл парламентын засаглалаа бид нар одоо гутаанд орсон хэвээр байна. Улсын их хурл маань өнөөдөр Монгол улсын засгийн газрын мэдэлд орчоод байна. Тэгээ яаж ийм их хурлын гишүүдийг бид нар гаргаад байна гэхээр энэ нийгмийн суурь тогтолцоог ойлгохгүй байгаа юм аа. Ийм суурь тогтолцоог ойлгохгүй болоод энэ эдийн засгийн эсрэг дайсагнж яриад байгаа. Үндэсний үйлдвэрийнх нь төлөөлөл нь хүртэл дайсагнж ярьж шít. Би өөрөө үндэсний үйлдвэр төчтэй мөн шít бас. Би зөндөл олон татвар төлөөлөл явуулжсэн. Гэхдээ өнөөдөр би хүнд хөдөлт байгаа. Гэхдээ энийг бол би хин нэгэнд нялзааж ярихгүй. Тэр бол миний хувийн асуудал. Гэхдээ Монгол улсад нийтээрээ нийгмээрээ асуудал хүндэрч байгаа. Энэ сая 2025 оны Монгол улсын их хурлд одоо Монгол банкны мөнгөний бодлого хэлцэж байгаа. 25 оны мөнгөний бодлого хэлцэж байгаа. Тэрийг уншсан хүмүүс одоо хэр олон байд юм бол доо. Нэг аюултай тоонууд яваад байгаа шүү дээ.
Тэр ямар аюултай тоо байсан гэхлээр шүү дээ, иргэдийн зээлүүд энэ ипотекийн зээлээс ахуулаад хэрэглээний зээл, цалингийн зээл тий ийм зээлүүдийн чанар нь муудаад байгаа байхгүй. Энэ хамгийн баталгаатай байж энэ эдийн засагт аюу хөшүүрэг болдог байхгүй. Нэгсэндээ ипотекийн зээлийн төлөлт нь муудаад тэнд чинь 1.2 их найдын асуудал үүссэн биз дээ. Өрийн асуудал үүссэн байна л да. Энэ 1.2 их найд төгрөгийн төлөлт нь муудаж ин гэдэг чинь тэр хэмжээгээр айлуудын байраа хураалгах эрсдэл нэмэгдэж байгаа байхгүй. Дээрээс нь баг 2 их найдын зээл давхардсан байна гэж хэлж байгаа байхгүй. Нэгсэндээ банкнаас зээл авсан хүн банк усаас зээл авсан байна. Банк усаас зээл авсан хүн ломбарднаас зээл авсан байна шүү дээ. Энэ маасаараа Монгол улсын иргэдийн амжиргааны чанар муудаад байгаа юм. Энийг муудах байгаагийн хамгийн том суурь нь бидэрт иргэний боловсрол дутаад байна. Иргэний боловсролыг л ойлгох хэрэгтэй. Эхний ээлжинд иргэний боловсрол суурийг ойлголт бол улс төрийн үзэл баримтлал гэдэг. Улс төрийн үзэл санаа. Энийг ойлгохгүйгээр бид цаашаа явахгүй. Энийний суурь энийг нэг аюу тийм өндөр түвшний академик түвшний тийм боловсрол хэрэггүй шүү дээ. Энэ чинь чухал биш. Ер нь бол суурь ойлголтыг бид ойлгоод авчих юм бол наад захын тийм улс төрчдөд хууртахаа болчих واخгүй. Улс төрчдийн ярьж болдог, ярьж болдоггүй, хийж болдоггүй зүйлүүдийг энэ үзэл баримтлал заачдаг واخгүй. Улс төрч юм гэдэг чинь нь шүү дээ, тий. Иргэдтэй таалагдахын тулд юу ч хамаагүй ярьдаг хүмүүс биш. Ингэж болохгүй. Тий? Чөлөөт эдийн засгийн эсрэг юм яаж болохгүй. Хүний хувийн өмчийн эсрэг юм яаж болохгүй. Тэгэд өнөөдөр Монгол улсын парламентын гишүүд юу ч дуртайгаа ярьж байна. Өнөөдөр их мэдлэлтүүд юу дуртайгаа ярьж байна. Энийний суурь алдаа нь хаана вэ гэхлээр бид нар энийг ойлгохгүй байгаа л байгаа. Энийг л ойлгох юм аа. Бүгдээ ойлгохын тулд хичээх хэрэгтэй байна. Жохон ч гэсэн хичээх хэрэгтэй байна. Энийг ойлгоод ирэх юм бол улс төрч бидний хуурч чадхаа болж байна. Захын улс төрч бидний хуурч чадхаа. Энэ аягүй төвхтэй асуудал болно. Нэгсэндээ иргэний боловсрол хөгжсөн иргэдтэй улсад улс төрчдөд худлаа яаж чадах юм бэ? Худлаа ярьж чадаагүй хүн хулгай хийж чадахгүй. Өөрийнхөө өсөж төрсөн түүх намтраа худлаа ярьж байгаа Монгол улсын ерөнхий сайд хулгайч. Тэр хулгай хийж байгаа. Хуурсаар худалч. Хумсалсаар хулгайч гэдэг. Худалч хүн хулгай гэдэг. Тэгэхээр оюун эрдэм бол хулгайч. Өнөөдөр оюун эрдэмтэй байгаа Монгол улс өөдлөхгүй. Энэ хүний ярьж байгаа 14 их мега хөтөлбөр хэрэгжихгүй. Энэ асар том тонол дээрэмтлэг болно. Энэ босоорч ирсэн өмнө жижиг том хэлбэрээр бүгднгээр нь Монгол босоор ирсэн. Анхудаа ийм хэрэгж байгаа биш. Өөрийнхөө хувийн эрх ашигын төлөө албан тушаал дээр очиод өөрийнхөө амьдралыг сайжруулахын төлөө шийдвэр гаргаж байгаа энэ шийдвэрийг прагматик гэдэг. Прагматик улс төрийн шийдвэр гэж. Прагматик улс төрийн шийдвэр гаргаж байгаа хүн бол тэр хүнд үнцэн гэж байдаггүй. Үнэт зүйл гэж байхгүй. Тэр хэнийг ч худалдан. Тэнд их орон гэж байхгүй. Тэнд ард түмэн гэж байхгүй. Энэ бол зүгээр өөрийгөө бусдад гоё харуулах гэсэн дүр эсгэлт баг. Тэгээ ийм юмд бид хууртаад байна. Ийм сайхан сэтгэлээ их орон ард түмэн газар шороо бусдын төлөө гэхдээ сайхан сэтгэлээ өөртөө зориулаа хүмүүсээ. Гэр бүлдээ зориулаа. Найз нөхөд хамт олондоо зориулаа. Таны өөрөө чинь тэр дотоод орчинд чинь тэр байдаг зүйлээ. Энэ улс төрд хандахдаа нийгэмдээ хандахдаа тэнд гаргаж байгаа шийдвэр дээрээ бүгдийг олон талаас нь бод тунгаа тэгжээж дүгэн шийдвэр гарга. Тэр өмчийг хураана гэдэг даргант үйлчлэн гэдэг хууль эцээ цохилт нь иргэд дээр очино. Тэр даргант зориулсан хууль биш. Монгол улсыг бүхэлд нь бацахын тулд цөөн хэдэн дарганаараа атхандаа оруулж авахсан хууль. Ийм хуулийг дарангууллын улсууд хийцэн байгаа. Шүүхээ өвдгөнд ороо нухчин дарчихсан улсууд одоо дарангуул байгаа. Тэнд одоо шүүхийн шийдвэр бол нэг улс төрчийн шууд шийдвэрийг гаргадаг. Авилгалд автцсан жоохон ялзарсан, жоохон ч биш. Ер нь бол нэлээдгүй ялзарсан шүүхийн систем бол энэ дэлхийн түүхэнд бүх улсуудад байсан. Өнөөдөр Монголд байгаа шиг юмнууд байсан. Энэ нь бол засч болдог асуудал. Энэ шүүхийн шинтгэлээр шийдэгдэг асуудал. Хууль эрх зүйн орчноо сайжруулдаг асуудал. Энэ бүхэл бүтэн авилгалын эсрэг явдаг. Иргэний хяналтын системийг бий болгосноор явдаг.
Өнөөдөр Америкийн нэгдсэн улсын тэр хуулийн дараа бий болцсон байсан тэр гэмт хэрэгтнүүд нь улс төрчтэй баддаг, улс төрчтэйгээ холбогдсон, бизнесүүд нь гэмт хэрэгтэйгээ холбогдсон энэ зүйлийг маф гэж нэрлэдэг шүү дээ, тий. Улс төр гэмт хэрэгтэн эдийн засгийн бүлэглэлүүд нэрлэхээр маф болж байгаа байхгүй. Ийм бүлэглэл Америкт байсан шүү дээ. Тэгээ энийг устгаж байгаагаа, зогсоож байгаа, тооромжлуулж байгаа зүйл чинь нөгөө иргэний хяналтын засаглал байхгүй да. Зүгээр нэг сэтгүүлч бол нэг олон нийтэд мэдээлснээрээ авилгал буурахгүй. Зүгээр авилгатаа тэмцэх газар гэж төрийн нэрийн өмнөөс нэг байгууллага ажилласнаар буурахгүй бид нар харлаа штэ. Ажиллахгүй. Энэ системийг бий болгохын төлөө бид нар энэ нийгмээ ойлгох хэрэгтэй байна. Нийгмээ л ойлгох. Энийний төлөө жоохон хичээ. Тэр сайхан сэтгэл мэтгэл чи худлаа хуурмаг зүйл. Тийм юм байдаггүй юм. Баялагийг тэгшөөрөлж ясна дэлхийн ертөнцийн зүйл байхгүй. Хуваарлалт гэдэг зүйл ерөөсөө хийж чадаагүй. Хүн төрлөختөнд энэ коммунизм гэдэг коммунист үзэл суртал бий болоод 150 160 жил болж байна тийм. Хийж чадаагүй штэ. Энэ чадаагүй бид нар өөрсдөө нотлцсон байхгүй юу? Бидний өнгөрсөн жилийн 70 жилийн амьдралын түүх нотлсон штэ. Тэр 100 гаруй монголчуудыг алахын тулд баялагийг гişүүлж ярьсан штэ анхнаасаа. Хөрөнгөтнүүдийг үзээ ядуулсан штэ. Хөрөнгөтөнгүүгээр хөгждөг улс дэлхийд байхгүй. Бүгдээр ээжлэхэн гуйлагчин байж байгаа, бүгдээр ээжлэхэн гоё болдог дэлхийн ертөнцийн нэг улс ч байхгүй. Баячуудаа үзээ яддаг улсын дэлхий дээр өөдлсөн түүх байхгүй. Харин эсэгээр бүгдээрээ баяжих боломжийн төлөө зүтгэх хэрэгтэй. Хүн болгоод тэр боломж адилхан байх ёстой байхгүй. Хүний хувь хүний амьдралын чанар нь сайжрах юм бол, хүний амьдралын орлого нь сайжрах юм бол хүн болгон эх орондоо хайртай. Эх орныхон бараа бүтээгдэхүүн худалдаж авна. Хүн болгоны амьдралын чанар сайжрах юм бол хүн болгон байтад модон жорлонд бааж хийхийг хүсээгүй. Хүн болгон энэ төвжирэлд амьдрахыг хүсээгүй. Тэр орон нутагт нь илүү их ашиг орлоготой болох боломжийг олгочих юм бол хүн болгон энэ Улаанбаатарт байхыг хүсээгүй. Аргагүй ихэнд амьдрахын төлөө энэ Улаанбаатарт чи ирээд байгаа шүү дээ. Тэгээд хүссэн ч хүсээгүй коммунистууд тэгээ иргэдийг Монхог тэнэг байлгахыг зорддог. Монхог тэнэг ард түмнийг удирдахад тэднэрт амар байдаг. Тэмч болоод тэр 1917 оны хувьсгалд орон бүхний пролетариуд нэгтгэх түн гэж хэлсэн байдаг байхгүй. Пролетариуд гэдэг үг чинь манкурт боолуудыг хэлээд байгаа шүү дээ. Үгээгүй ядуу тийм бодож сэтгэх чадваргүй ядуу залхуу хүмүүс хэлээд байгаа. Манай нөгөө тунгалаг тамир кинондоор гардаг шүү дээ. Энд дэр чинь одоо тэр лодо донгоо ингэж оруулаад хэлчихэд байгаа байхгүй юу? Ядуу хүн гэдэг чинь залхуу, арчаагүй мунхаг хүмүүсийг хэлээд байгаа гэдэг. Ийм массыг бий болгох бодлогыг өнөөдрийн Монгол ардын нам оюун үрд нь хийгээд байна. Эннийх нь хамгийн том хэрэгжүүлэгч нь Оросын холбооны улсын өнөөдөр шууд нөлөөллөөр явж байгаа Халтмаагийн Батулга, дахиад хэлье, Халтмаагийн Батулгын хийж байгаа ажил. Энэ хүний тойрон хүрээсэн бүх одоо тэр босдог хөгдөг ямар бүлгэний хөдөлгөөн гэдэг энэ олон жагсаал цуглааныг зохион байгуулалтыг хийж байгаа бүх юмыг хар. Энэ бол оршид болсон процесс. Ийм сайхан санаар хүн сэтгэлээр та нараа штэ тий маргаашийн эрхчлөөг солиод байна. Бид маргаашийн эрхчлөөг алдчих юм бол бид нар хинч биш. Бид нар коммунист нийгэм дотроо зүгээр л амтан байна. Бид нар амтан байж үтсэн штэ. Бидний аав ээж би өгч гэсэн хүүхд байхдаа яг тэр замаар явжлээсэн. Одоо манай 10 жилийн ангийн хүүхдүүд эдгээр мэдж байгаа. Манай багын найзууд эдгээр мэдж байгаа. Би жишээ нь Ленины тухай өвгөн батцааны яриа гэдэг найрагдлыг яг одоо хошигноод энийг ярьчихсан. Хүүхэд байхдаа говьж бичээд сургуулиас хөгжчихөө шахчихлээсэн л. Манай хил уран зохиолын багш сүлдээ намайг хамгаалж үлдээчихсэн. Тэ. Өвгөнтөө би нэг одоо нөгөө Ленинтэй уулзсан партизаны яриа шүү дээ. Тэр түүх чинь уус орон мөргөө худлаа түүхэл байсан шүү дээ. Эзэс Сүхбаатар Ленин хоёр уулзааг болсон бохгүй ухаандаа. Ленинтэй би нэг удаа уулзсан юм. Ленин над их тусуулсан юм гэд нэг би найраглаад санаж л байгаа одоо манай үеийнхнаас би шиг хүмүүс бүгд санаж байгаа. Тэрийг би говьж бичээд баг хөөгдөхөө шахчихсан. Тийм л балаа нэг юм байсан бохгүй. Тэр нэг юм чинь зүгээр л дампуурсан шүү дээ. Тэр социалист эдийн засаг чинь зүгээр л дампуурсан бохгүй. Тэр дэлгүүрийн бараа мараа дуусж байгаа тэр цалин мөнгөө тавьж чадахгүй байгаа үйлдвэрүүд нь зогсож байгаа 20 сая хинт чирэггүй тэнэг гутал үйлдвэрлэж байгаа тийм эргүү
эдийн засаг дампуурч л гэдэг байхгүй. Одоо ч тэр чинь үзэгдэл чи явж байгаа шүү дээ. Одоо тэр Кубад явж л байна. Тэр Венесуэлд явж л байна. Тэр Өмнөд Америкийн улсуудад явж л байна. Африкийн улсуудад явж л байна. Гэтэ өнөөдрийн Африкийн улсууд чинь та нар тэнэгтэйдвэл Монголын араас явж шүү гэж бидний шишээ бодуулсан шүү дээ. Дэлхийн эдийн засгийн том факультетүүд одоо тийм Монголын эдийн засгийн алдаагаар кейс хийсэн байгаа шүү дээ. Эднийх 17% эдийн засгийг яаж зогсоож яаж байхгүй болгосон бэ гэдгээр жишээ авдаг болсон байхгүй аль хэдийн бид нар яаж байхгүй болгосон гэхлээр хүн чанаа сайхан сэтгэлээр нийгмээ дайсагцсан байхгүй. Монголчуудын Монгол улсынхаа нийгмийг өөрсдөө сонирхоход нь гар бие оролцсон. Яаж оролцсон гэхлээр эхлээд бидний чинь нөгөө айдсаар нь өдөртсөн. Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг баахан шаардлагуудыг үзэн ядуулсан. Дараад нь хятадуудыг үзэн явдаг. Одоо бодлого явагдчих. Яг энтэй зэрэгцээд одоо дотоодын баячуудаа үзэн ядуулж байгаа байхгүй. Уучлаарай энэ улсад чинь нэг баян нэмэгдэж байгаа юм бол энэ улс хөгжиж байгаа хэлбэр нэ. Үндэсний хэмжээний дэлхийд өрсөлдөх хэмжээний том корпорациуд тийм том хөрөнгө оруулагч нар бий болох юм бол Монгол улсын нэр тэр хэмжээгээр босч ирнэ. Тэгжээж босч ирнэ. Маш олон хүмүүс том хэмжээний орлого ашиг олохын төлөө нэг хэсэг нь ингээ бөөнөрөө баяждаг эсвэл нийгмээрээ зэрэг баяждаг тийм ойлголт дэлхий дээр байхгүй. Энийг хийх гээд оролдож чадаагүй байхгүй да. Энэ чадаагүй юм а бид нар дахин давтаад байна. Одоо яг дахиад тэрлүүгээ яваад байна. Тэгээ гадаадын хөрөнгө оруулагчаар хөгжсөн дэлхийн ертөнцийн энэ улс орн гэж байхгүй шүү. За би тэгээ одоо ингээд лайваа өндөрлүүлэх юм. Тэгэхээр нэг хүмүүс эртүүд бас зөндөө олон комментууд тавьсан байсан. Би уншиж амжаагүй байхгүй. Анхныхаа лайв дээр жоохон туршлага гоцсон байсан. Гадаадын хөрөнгө оруулалтаар улс орн босноо. Энэ тийштэй манай дашч бичсэн байна. Өөр сонголт угаасаа байдаггүй. Тийм бол ерөөсөө байдаггүй. Барууны ертөнц бол хүн төрөлхтний ирээдүй. Угаасаа бид нар өнөөдөр одоо энэ бидний хэрэглэж байгаа платформ Facebook барууных, гар утас барууных энэ эрүүл мэнд нийгэм шинжлэх ухааны өсөлт хөгжилт бүгд барууных. Бид нар өнөөдөр бүгд барууны машинд дуртай болсон. Тэ барууны машинуудыг хоорондоос нь дундаас нь сонголт хийж хэрэгэлдэг болсон. Гэтэ энэ хүний төлөө хамгийн гол нь та өнөөдөр гэрээсээ гараад гудамжинд гарахт чинь таны орчны шин үүднээс нь ахуулаад таны ингээд эргэн тойрны чинь амьдарч байгаа орчин чинь тэр жигтэй бүхэлдээ таны эрүүл аюулгүй байдлыг хангахын төлөө явж байгаа байхгүй. Тэрийг яаж бий болгоод байна гэхэлэр таны төлсөн татвараар таны төлөө хийж байгаа зүйл байхгүй. Энийг барууны ертөнц гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр энийг бид нар ойлгох хэрэгтэй юм аа. За ёстой өмнө тэр үед ирээдүйдээ итгээд хичнээн залуучууд их орон одоо сайхан зүйлийг мөрөөдөж байлаа да. Дахиад бүгд за тийм ээ ирж байлаа гэж. За энэ манай дүү байна. Баттулга оюун эрдэнэ хоёрын харилцааг тайлбарлаач гинэ. Энэ айгүй чухал юм асуусан байх шүү нэ. Баттулга оюун эрдэнэ хоёрын харилцаа болохоор энэ юм байдаг аахгүй. Баттулгын хийж байгаа олон үйлдэлүүд чинь бүр санаатаагаар Монгол улсын эдийн засгийн эсрэг үйлдэлүүд яваад байна шүү дээ. Маш олон удаа татчих. Одоо ч үргэлжлсэн хэвээр байгаа аахгүй. Тэгэд энэ хийж байгаа үйлдэлүүд нь ер нь бол эцсийн дүндээ болно шүү дээ. Монгол улсын эдийн засгийн өрсөлдөх чадварыг унгаагаад байгаа. Тэгээ энийг унгаахлаар хинт тэгвэл ашигтай юм бэ гэж харахлаа Оросд ашигтай байдаг байхгүй. Тэгэхээр би бол чухамдаа бол энэ Баттулгыг 17 Чингэлэг спирт гэдэг гэмт хэрэг хийгээд Монголоос дайчин цугтаагаад 1 жил гаруй явсан гэдэг тэр хугацаанд Орос их нэртэй болоод ирсэн байдаг тий. Тэр үедээ энэ Оросд нохой аймаа богтлуулчихад ирсэн байх гэж боддог. Одоо энэ хүний дүүжлүүл Оросын чангахлаар Монгол улсын эсрэг ажиллаад байгаа. Одоо яагаад тэр 1.2 сая долларын төмөр замыг 3.7 сая доллараар барьж байгаа. Тэгээ тэр нь мухар 15 жилийн дараа барьж байгаа шүү дээ. Тэрний хор гайгаар Монгол улсын эдийн засаг өнөөдөр ийм байдалтай байгаа байхгүй. Энэ Баттулгын хийсэн ажил шүү дээ. Танк маг гэдэг нэвтрүүлэг нөөжлөө. Одоо тэр өөрөө гоншгоноод явж байгаа шүү дээ. Хурлын өнөөс одоо тэр танкны тухай ярихаа болио. Одоо ингээд энэ чинь өргөн нарийн цаггаа одоо цэг тавья. Ингээд заавар сууж байгаа байхгүй. Тэгэхээр ийм хүмүүсээ бид нар ялгаж салгаж харах хэрэгтэй. Оюун эрдэнэтэй яаж холбогдоод байгаа юм гэхэлэр нэг зүйлийг бас их сайн ойлгох хэрэгтэй. Нийгмийг судлаад улс төрийн ойлгоод ихтгэхээр энэ бүр тодорхой болдсон шүү. Чухамдаа бол Монгол улсад шүү дээ тий. Зөвлөлт хүн бүтээж чадсан бохгүй.
Тэгэхээр энүүгээрээ дамжаад Оросын холбооны улс, өнөөдрийн Оросын холбооны улс шүү дээ. Монголчуудын нийт монголчуудын сэтгэл зүй, тэ физиолог, энэ антрополог талаас нь биднийг маш сайн судалчихсан учраас Монголын нийгэмд одоо ямар ажил хийх вэ гэдэг технологиудыг эдгээр маш нарийн хийж чадаад байгаа. Энэ Монголд гарч ирж байгаа Монгол ардын хувьсгалт намаас гаргаж ирж байгаа өргөн барьж байгаа хуулиуд чинь бүгдээрээ эдгэрийн технологийн дагуу хийгдчихсэн, цаанаа төвшигдсэн, батлагдсан зүйлүүд байхгүй юу? Жишээ нь тэр цахим орчинд иргэний эрхчлөөг хамгаалах тухай энэ учирлын өргөн барьж ирсэн хууль байна. За энэ 34% төр давах тухай одоо учирлын дахин өргөн барьсан байгаа хууль байна. Тэр дотоодын зэргийн тухай хууль байна. За энэ нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн дээр Нямбаатрын одоо 23 оны 1-р сард тэгээ яаралтай гормоор батлуулсан хууль байдаг шүү дээ. Тэр чинь 60% нь хүлээн зөвшөөрөх юм бол 40% нь одоо газрын шууд авна гэдэг хууль байхгүй юу? Нэгсэндээ хүний өмч хөрөнгийг дийлэнх олонхын төлөө ингэ шууд дээрэнд нь хэлсэн үг байхгүй юу? Тэгээ тэр хуулийг баталсан байна. Энэгээр ингэ дамжиж цаашаа явдаг. За энэ орон нутгийн бие даасан байдлыг устгахтаа тий нутаг захиргаа нэгж түүний удирдлагын тухай хууль гэж бий хууль. Тэрний хуулийн энэ томилогдох албан тушаал сонгох эрх мэдлүүдийн асуудлыг авчиад бүгдийг дээрээс болгоцсон байхгүй. Өнөөдөр аймгийн засаг даргыг Монгол Улсын ерөнхий сайд шууд огцруулах хэрэгтэй шүү дээ. Тэр иргэдийн төлөө шийдвэр гаргасны төлөө ерөнхий сайд огцруулна. Тэгэхээр энэ хүмүүс тий аймгийн засаг дарга, энэ Улаанбаатарын засаг дарга гэдэг хүмүүс хизээч иргэдийн төлөө ажилладаг байхгүй. Өөрийнхөө төлөө ажиллана, уучлаарай. Даргийнхаа төлөө ажиллана. Өөрийнхөө албан тушаалын төлөө амьдрна. Яг энэ эрх зүйн орчныг хуулиар бий болгоцсон байхгүй. Тэгэхээр яг ингээд саяын нэр дэвтэж байгаа хууль эрх зүйн орчнуудыг чинь дамжаад дарангуул бий болоод идэгий. Тэгээд хамгийн өдөр тутамдаа энгиндээ ингээд нотлдог юм зүйл байдаг юм л да энийг. Жишээ нэг цайны газар ажилладаг хүн бай гэж бодъё заяа. Улаанбаатарт шүү. Тэр хүн жишээ нь штэ тий жилдээ хэдэн удаа зөвшөөрөл авч байна. Шинээр үйл ажиллагаа эхлүүлэхдээ хэдэн удаа зөвшөөрөл авч байна. Тий тэгээд энэ зөвшөөрлөө авсныхаа хүчинд биш үү заяа. Иргэн Оюунбат тэр цайны газар нь хордлогонд орохлоор миний хохирлыг хэн барагдуулж байна? Хинч барагдуулахгүй. Харин яг эсрэгээр би хорцсны төлөө тэр цайны газрыг төр гэдэг нэрийн өмнөөс нэг хүн очиж торгоод байгаа байхгүй. Энэ хууль эрх зүйн орчин чинь социалист коммунист тогтолцооны үлдэгдэл нь. Таны өдөр тутамд хяналт шалгалт эсвэл зөвшөөрөл лиценз нэмэгдэх тусам та коммунист нийгэм дарангуул руу орж байгааг нотлохоо нөхгүй. Улам нотлохоо нөхгүй. За та караоке ажиллавал зүгээр л Улаанбаатарын соёл аялал жуулчлалын газраас зөвшөөрөл аавна гэх ингээд нөгөө цайны газар шин зөвшөөрөлт дахиад 6 7 удаа нэмэгдэн шүү дээ. За баар ажиллавал тий дахиад нэмэгдэнэ. Тэгэхээр ийм чин дарангуул руу хөтлөөд идэг байхгүй. Ийм юмны дараа юу болдгоо гэхлээр тэр олон хяналт шалгалт дарамтаас нь айсан эцсэн хүн ядаргаа маргааш зөвшөөрлийн цуцлаа ичнэ гээд нийгэмдээ хандах хандлагын өхүүлээд унгаагаад идэг байхгүй. Тэг өсчин гоо сайхан чалгаа байхгүй бүгдийн тийм болгоно. Багш нар эмчнэр бүгдийн тийм болгож байгаа. Тэгэхээр энэ нийгмийг устгадаг энэ аргачлал, энэ интеграцчлал бол дэлхийд даяар батлагдсан зүйл ээ. Энэ Монгол анхудаа хийгдэж байгаа зүйл биш. Жоохол ингээд хил давуулаа судлаад харах юм бол юу болсон тухайг нь харах юм бол бүгд нотлогдсон. Путин жишээ нь 2007 онд штэ нэг шинийн дотор штэ тий маш том амар том сурталчилгаатай Оросын холбооны улсын бүх губернаторуудыг нэг шинийн дотор барьжсан байхгүй. Тэгээ тэрнээс ерөөсөө тий хамгийн заваан заяа ял авсан гэмт хэрэгтнэр батлагдаад ял авсан губернатор 2 хүн байдаг байхгүй. Бусд нь баг бүгд буцаага албан тушаалаа хашаа хийцэн. Найз болоод хийцэн. Нэгсэндээ тэр губернаторуудыг бүгднийг үгэндээ оруулахын тулд урдаа авчир сөгдүүлсэн байхгүй. Зөвхөн миний үгэнд ороо, зөвхөн миний зөвшөөрлөөр ажиллаа гэдэг даалгаврыг өгсөн байхгүй. Тэгээ тэрэнд нь орохгүй гэсэн 2 хүний нь одоо ял уг болсон байхгүй. Энэний дараа болохоор иргэдэн баяр хүргээд алга шатсан байхгүй. Тэгээ Путин тэрийг юу гэж нэрлэж ирсэн гэхлээр энэ шинэ олигархийн засаглал энэ олигархуудыг хэлээд байгаа байхгүй. Энийг устгахын тулд би тэ энэ мафи сүжиг рүү дайрлаа гэж хэлээд байгаа байхгүй. Одоо Монголд нэг юм яриаддаг шүү дээ. Манан маф одоо 5 жилийн өмнө ерөнхий сайд болж ирсэн нөхөр тэгж ярьж ирсэн. Гэхдээ манан мафаас нэг ч юм шоронд орог байгааз. Нөгөө бадамж унаа гэдэг нөхөр ял авсан уу? Тэр үтгэл харин үү түмэн хүмүүс ял авах байсан чинь тэр хүмүүсийг ялын хөнгөлцсөн шүү дээ. Ял завшуулсан шүү дээ. За би дараа одоо
дараагийн лайв дээр энэ ял завчсан хүмүүсийн тухай бүр ингээд нэр устдаа хэдэн сарын хэдний өдөр ямар гинт хэрэгтэй орооцлогдоод тий яагаад 40 сая торгуулаа гарчваа тэрийг ярий заяа. Тэгтэл энэ ингээд нь шүү дээ тий энгийн иргэн жишээ нь та хинч хийж болно. Уулын зөвшөөрлгүй мод цагаалж явж байгаад эсвэл уул уурхаа зөвшөөрлгүй хийж явж байгаад баригдах юм бол өмч хөрөнгө хураалгана шүү дээ. Таны өмч чинь шууд улсын өмч болно шүү дээ. Хууль зөрчих юм бол буруу аргаар явж байгаад хууль зөрчих юм бол хөрөнгө чинь улсын их болно. Энэ иргэнд үйлчлээд байгаа. Харин албан тушаал эрх мэдэлтэй дарга нар улс төрчдөд үйлчлэхгүй байгаагийн чинь 2017 оноос хойш эдгээр хуулиар юм болгоцсон юм аа. Өөрсдөө хамгаалаад ялж болгоцсон юм. Одоо өнөөдөр тэр алтан гэрлийн өргөн барьсан хуулийг батлах юм бол яг саяын тэр жишээ шиг Оросын губернаторын жишээ шиг те губернаторуудын жишээ шиг бүгд оюун эрдний өмнө очиж өвдөг сөвдөн мөргөн. Уржигдрын оюун эрдний их хурлын эндэр дээр хэлж байгаа үгний дараа энэ өмнө бас нэг өмнө хэлжсэн шүү нэ хэдэн жилийн өмнө 4 жилийн өмнө лөө 100 шүүгч шудраг өмнөний талд зогслоо гэж хэлжсэн шүү дээ. Амар үг шүү дээ энэ бол. Энэ бас амар үг байхгүй. Энэ оюун эрдний шудраг үнэн гэдэг зүйлд нийцээгүй хүн бол маргааш тэндээс чавчуулна гэсэн үг байхгүй. Оросд яг л тийм болсон. Оросд энэ хувийн бизнес эрхлэгчнэр усахтаа бүгднийг олигархуудыг зарлажсэн. Тэгтэл тэн дотор нь буруу аргаар хөлдсөн хүмүүс ч байсан. Эсвэл өөрсдийнхөө хүчинд босчихсон хүмүүс ч байсан. Янз байсан. Маш олон хүмүүстээ дарсан. Гэхдээ тэрийг хийхээ өмнө нь нэг юм хийгээдсэн байхгүй. КГБ нэг юм хийгээдсэн байхгүй. Нийгмийг устгах зорилготойгоор эрүүгийн гэмт хэрэгтнүүдийг дур зоргоор нь авирлуулсан байхгүй. Одоо санаж байгаа бол шүү дээ тий. Оросд гудамжинд энийг АК-гаар шүшээд алдар болсон шүү дээ. Одоо санаж байгаа бол Оросд 2007-8 он хүртэл нэг давхрууд нь бүгдээр ингэ төмөр шот тогтолцсон байхгүй. Шоронд амьдарч байгаа юм шиг бүгд тийм болсон шүү дээ. Тэгэхээр нийгэмд итгэх, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг устгаж ягаад энэ зүйлийг хийгээдсэн байхгүй. Гэхдээ өнөөдөр одоо хардаа гэмт хэрэгтнүүдийг шүүхгүй байна гэж хэлдэг байгаа шүү дээ. Амар олон гэмт хэрэгтнүүд байна тий. Шүүхийн процесс дээр очиж гацчихад байна гэдэг байхгүй. Үгүй наадхыгаа шийдээ чи. Тэг шүүхийн процессыг хурдлуулдаг хуулиа батлаач. Үгүй тэр хуулиа яагаад батлахгүй 8 жил болчихоо. Уучлаарай тэр шүүхийн процесс уддаг шалтгаанаа засаа гэж та нарыг иргэд сонгосон бохгүй да. Энэ Монгол улсын иргэд та нарыг үнэмлэхүү олуулаа, дийлэнх олуулаа гаргаж ирээд байгаа чинь үгүй энэ нэг авилгал гэмт хэрэгтнээ устгах гэж хэлээд байгаа. Тэрийг тогтолцоо хий гэж гаргажсэн. Түүнээс зүгээр ингээ 8 жил энийг яриад гэж хэлээгүй. Үгүй энэ гэмт хэрэгтнийг шийдэхгүй шүүхгүй байгаа тэр процесс чинь дэлхийд даяар байсан шүү дээ. Жишээ нь Америкийн нэгдсэн улсын хуулийн дараа гарч ирсэн нэг юм байдаг шүү дээ. 40 жил үргэлжилсэн, 30 жил үргэлжилсэн шүүхийн маргаанууд 1900 оны ихэнх үед гараад 1940 он хүртэл үргэлжилсэн түүхүүд байдаг шүү дээ. Нөгөө хоёр маргажсэн хүмүүс өвчсөн үр хүүхдэд дамжиж явжсэн тийм хүүхд байдаг байхгүй. Тэгэхээр хараа 8 жил ингэж солиотой юм галзуу хүн шиг юм ярьж яхаар тэр олон гэмт хэрэгүүд шүүхтөр очиж гацаад байгаа бол энийг шийддэг бодлогыг гаргаж ирээ. Энэ шүүхтээр уддаггүй болгоо наадхаа. Ингээд та нарыг сонгоод байгаамаа. Танаас ийм хүсэж байгаамаа. Энэ утааг янзлахад тэр утааны их мөнгийг идсэн хүмүүсийг шүүхтээр явж битгий гацаагаад ээ. Тэ? Тэнд нэг худлаа хүн нэрлээ суугаад байгаа шин. Одоо манай энэ оюун эрдэнэ чинь бол улаан цан гэмтрийг 8-айлаад байна л та. Тэгээ газрын албаныхан сонсож байгаараа энэ гэмтрийг мэдээд байгаа байхгүй. Тэгээ Монгол банкныхан сонсож байгаараа энэ гэмтрийг нуугаад байгаа байхгүй. Одоо тэр шүүгч нарыг бол авилгахдаг хэлж. Тэгээ одоо бараг л бүх шүүгч нар маш олон тань газар мазартай орон сууц мууцтай. Гү тэрийг ил болго гэдэг энийг ингээ байлгаад байгаа байхгүй. Энийг ерөнхий сайд болгоод байхгүй. Ягаад тэр нэг гэмт хэрэг мэдчихэж байгаа юм бол нуугаад байгаа. Гэмт хэргийг нуун дарагдуулна гэдэг чинь өөрөө гэмт хэрэг. Монгол улсын ерөнхий сайд Монгол улсын айгүй өндөр албан тушаалтан улсын хурлын эндэр дээрээс гэмт хэрэг зарлаа суугаад байна. Гэмт хэрэг нуун дарагдуулаад суугаад байна. Тэгэхээр энэ хүнийг гэмт хэрэг 8-айлт чинь гэж үздэг юм. Иргэн оюун бод өнөөдөр гэмт хэрэг нуун дарагдуулсан бол би эрүүгийн хариуцлага хүлээнэ. Тэгээд бид одоо нэг ийм юмнуудыг ялгаж салгаад хараад худал хуурмагаасаа жоохон холдох хэрэгтэй байна. Тэр халуун цус, эх орон, сайхан сэтгэл, газар шороо, хүн чанар үгүй энэ зүйлээ гэр бүлдээ заруулаа. Гэр бүлдээ найз нөхдөд заруул. Тэгээ хамт олондоо заруул. Энэ таны ингээ халуун дулаан уур амьсгалыг чинь бүрдүүлдэг энэ орчин чинь хэрэгтэй зүйл. Энэ байх ёстой.
Энэ нийгэмд таны оролцож байгаа оролцоонд ийм зүйл байдаггүй маа. Энэ бид яг энэ лайв эхэлж байхдаа хэлсэн шүү дээ. Багш энэ бол мэрэгжил. Энэ шинжлэх ухаанаар бий болсон. Эмч мэрэгжил, инженер мэрэгжил, тэ? Энэ болгон мэрэгжлүүдийг хэн дуртай хүн дуртай юмаа хийгээд иж болдоггүй юм. Тэ? Өнөөдөр барилгын нарийн мэрэгжлийн инженерийн ажлыг нэг дуртай бачка очиж хийгээд иж болохгүй. Тэр нисхийн инженерийн нарийн мэрэгжлийн ажлыг хэн дуртай бачка нь очиж хийгээд иж болохгүй. Өнөөдөр ангаахын шинжлэх ухааны нарийн мэрэгжлийн ажлуудыг хийгээд иж болохгүй. Яг энэ шиг бид нар хоорондоо ярьдаг зүгээр сэтгэл хөдлөлөөр энэ улс төр нийгэмдээ хандаад байгаагаас үүдээд бид нар хууртаад байгаа. Энийгээ л бид нар ялгая. Тэгээд тодорхой төвшөнд энийгээ бас өөрсдөө хөгжүүлэхийн тулд хүн болгон академик бодлого улс төрийн боловсролтой, нийгмийн боловсролтой болох боломж өгдөг. Суурь боловсролтой болох боломж байгаа. Тэ? Клаб хаус дээр бид нар одоо эрхчлөөгөө дөрөв ажилладаг. Тэн дотор одоо жишээ нь нийгмийн суурь боловсролын анхан шатны ингээд суурь мэдлгүүдийг түгээх олон бичлэгнүүд ингээд хийгээд орхисон байгаа. Тэндээс харж үзэж болно. YouTube дээр үнэн яриа гэдээ байна. Facebook дээр үнэн яриа гэдээ байгаа. Тэндээс ороод үзэж сонирхож болно. Маш олон бид нар бичлэгүүд үзсэн байгаа. Философиудын талаар нийгмийн шинжлэх ухааны талаар тийм энэ социализм гэж юу хэлээд байгаа юм бэ? Коммунизм гэж юу хэлээд байгаа юм бэ? Фашизм гэж юу юм бэ? Нацизм нь юу юм бэ? Тэр социал демократ чинь юу юм бэ? Консерватив гэдэг чинь юу юм бэ? Либерал нь юу юм бэ? Либертар нь юу юм бэ? Тэгвэл энэ хүн төрөлхтөн дээр хідэн төрлийн нийгэм байгаад байна. Энэ тогтолцоогоо өөрчлөе гэж хасаад байдаг шүү дээ. Тогтолцоо гэж юу юм бэ? Нийгмийн тогтолцоо гэхэлэр юу юм бэ гэдгийг ингээ ярьсан байгаа байхгүй юу? Хүн төрөлхтөнд тийм олон нийгмийн тогтолцоо байхгүй найзуудаа. Байхгүй. Тогтолцоог өөрчлөх гэдэг ойлголт бол тогтолцооноос дараагийн тогтолцоо шилжих гэдэг чинь 1990 он аахгүй. Коммунист тогтолцооноос бид нар коммунизм руу явж исэн шүү дээ. Социалист эдийн засгаас үүссэн коммунист идеолог гэдэг чинь үжил санаа ахгүй, үжил баримтлал. Энэ дээр суурилсан тогтолцоог ардчлан тогтолцоор нийгэмд шилжүүлэх гэж оролдож байгаа процесс. Тэгэхээр ардчлан тогтолцоо гэдэг чинь энэ либерал гэдэг үгний ард байдаг эрхчлөө гэдэг философитой суурилдаг байхгүй. Биднийг одоо коммунист нийгэмд одоо марксизмын сургаалыг зааж явахдаа нэг буруу ингээд ухуулсан нэг аюу муухай хортой зүйл байдаг байхгүй. Эрхчлөө гэдэг чинь болохоор дур зургаараа байх, дур зургаараа авирлах гэдэг ингээд тайлбарсан. Үгүй эрхчлөө тийм биш. Өнөөдөр энэ хүн төрөлхтний байгуулсан хүн төрөлхтний түүхээ бичсэн цагаас хойш хамгийн урт настай оршиж байгаа нийгмийн тогтолцоо ардчилсан нийгмийн тогтолцоо. Энэ нийгмийн тогтолцооны суурь нь энэ эрхчлөөний үжил санаан дээр байдаг. Үжил санаа бол хүний нийгэмд хамгийн хүчрхэг зэвсэг. Хамгийн хүчрхэг зэвсэг. Коммунист үжил санааны хүчинд 60 гаруй сая хүн өгсөн. Фашист үжил санааны хүчинд 40 гаруй сая хүн өгсөн. Энэ хүн төрөлхтний түүхэнд хийсэн аимшигтай түүх байхгүй. Монархийн тогтолцоо тэ нийгмийн тогтолцооны хүчинд хүн төрөлхтний түүхийнхаа турш энэ хаан засаглалын турш дайн байлдаан дотор амьдэрсэн хүн төрөлхтний түүх төр чигтэй дайн. Одоо бол харин дайнгүй байх тухай ойлголтыг эвдэж байгаа нэг жоохон процессууд үржилж байна. Энэ одоо удахгүй дуусах байх. За тэгээ би өнөөдрийнх нь лайвыг ингээд дуусгах айгүй бас удаан ярьчлаа. Сонирхсон бас эсвэл дэмжиж байгаа зүйлээ бол ингээд сайхан шеэр хийгээрэй. Асуултуудаа ингээд комент чатуудаар бичээрэй. Тэгээ хувь хүн Оюнбатын асуудал бол энд бол ер нь бол пад байхгүй. Яг л би улс төрч байхгүй. Миний ярьж байгаа сэдв бол танарт ач холбогдолтой бол та бүхэн маань тэгээд яг энэ сэдвийн дагуу ярилцаарай гэж би бас хүсэж байна. Тэгээд ирээд дэмжиж байгаа одоо сайхан шеэр хийж өгөрэй гэж. Одоогоор бол 20 гаруй хүн үзэж байгаа юм байна. Тэгээд яг хоо янз янзын хөгжилтэй гой гой сэдвүүд ингээд ярьж би бас сураагүй юм байлээ. Ярих акцент тал дээр муу юм байлээ. Хүн төрөх тал дээр. Гэхдээ хичээгээд бас өөрөө сайжрахын төлөө хичээ гэж бодож байгаа. Ер нь бол улс төрийг ярьж явах ёстой шүү. Улс төрт бол бас идэвхтэй байх ёстой шүү. Бид одоо өөрсдөө хойш нь тавиад оролцохгүй байснаас болж бид нар маш их юм алдчихж байгаа шүү. Тэрийг бас ойлгох хэрэгтэй. Улс төрт оролцоод идэвхтэй байгаа хүмүүс алдаа оноо байна. Гэхдээ тэд нар энэ агуулгаараа сэдвэрээ хоорондоо мэтгэлцэж маргалдаж ойлголцож их сайн зүйлээ. За тэгээ өнөөдрийн яриагаа ингээд өндөрлүүлье. Баярлалаа.